Subaru гэх зохиолч ослоор ээж аваагаа алджээ. Багын л татгшоо зож угаасан түнд номноос өөр дуртай зүйл ер нь л байхгүй. Даанч тэр сүүлийн үед шин зохиолын санаа олж чадахгүй хямралд ороод байгаа. Нэг өдөр Subaru эцэг хинхээ булшин дээр очиж сашими өргөнө. Гэтэл нэг мөр үнрээс нь болоод гараад ирдээ. Subaru тэр мөрийг харж шууд л шин зохиолынхоо сэдвийг олжээ. Ийхүү шууд л өргөн авч мууртай зохиол бичгээр болно доо. Subaru маань зохиолоо амжиж өгөх гээд өдөр шөнөгүй ажиллаж, хоолч идэхгүй суусаар бас өмнө нь муур тижээж үзээгүй болохоор өнөө мууртай яаж харилцаа мэдсэнгүй. Тэр нь ягаад ч юм хоолоо өмнө нь авчирч хасгаад тэрийг нь хайчингууд уурлаад идэг за. Манайхан бүр гайхацсан. Яах гээд байгаа юм болоо гээл. Тэгсэн нэг номон дээр муурчин чамд хоолоо авчирч өгчээвэл хүндэтгэл үзүүлж байгаа гэсэн үг гэдэг. Энэ явдал нь олон удаа давтагджээ. Хэд хоногийн дараа редактор нь Subaru руу залгасан боловч авдаггүй. Тэгэхэр нь очиод хартал Subaru ухаан алдчихсан. Муурны хоол идсэн байдалтай хэвтчээдэг. Бас нэг сонин зүйл нь дуусгаж амжаагүй байсан зохиол нь гинт дууссан байдаг. Олон хоног хоол ундгүй ядрахаар ингэх нь аргагүй л дээ. Харин одоо муурны зүгээс юу болсныг ярив. Сайн хүнтэй тааруул амьдрал бүхэлдээ өөрчлөгддөг гэж тэр сонсч байсан. Харин түүний хувь тавилан яах вэ? Муур маань өөрийг нь гэртээ авчирсан хачирхалтай хүнийг хэд хоног сонирхон ажиглажээ. Тэр хүн огтхон ч хөдлөхгүй, бас огт хоол идэхгүй байв. Муур гайхаж дүү нараа дурсаад зөндөө өлсөх юм бол өгтөг гэдгийг мэдтгүн бахта. Дээр таарсан эгч аж тусыг дорн хариулах хэрэгтэй гэж хэлжсэн. Одоо хариулдаг хэрэгээ гэд өөрийнхөө холыг урд нь аваачдаг. Гэтэл өнөө мөн хүн чинь асгачдээ. Гудамжинд хооллох ямар хэцүү байдаг вүлээ. Муур маань түүнийг муу хүн байна гэж бодоод ганц ачиг нь хариулчаад явахар шийдвэ. Тиймээс энэ удаа бүр тавагтай хоолоо өмнө нь аваачна. Гэтэл яг л энэ үед өнөөхөн газар унаад нүдэ нээдэггүй. Энэ нь мууранд мөн л адил нүдэ нээхгүй байсан дөгөн санагдуулжээ. Тэгээд чадлаараа л түүнд хоол өгөхөөр хичээнэ. Гэтэл өнөө хүн чинь сэрэнгүүтээ хоолыг нь татгаж идээд үлдсэн зохиолоо дуусгаад унтчихдээ. Биеийн химиг нь үцтэл хүйтэн байсангүй. Муурын санаа амарч дагаж унтаад маргааш нь явхаар болдог. Гэхдээ яг цагаа тасан чинь явсангүй. Ганц нойтон хоолны бараа хараад шууд үлдчихдээ мэн. Ямар ч тач өнөөдөр та нарт муурны өнцгөөс ч хорвоо ертөнцийг харуулсан бас олон хэрэгтэй мэдээлэл өгдөг. Миний өрөөний хамтрагч муур гэх анимыг ирж өгье. 夢にまで見たような世界で争いもなく平和に暮らしたい Subaru-гийн компьютер дээр муур нь унтаад босож өгсөнгүй. Их л тухтай байгаа л та. Уг нь Subaru түүнийг хоолоор аргалж холдуулах гэсэн ч муурны хоол алга. Тийхүү гарах дургүй Subaru маань арай гэж амтны дэлгүүр орондоо. Тэнтхийн худалдагч Subaru-гаас нэр асуугаад байсан. Манай хүн гайхаж өөрийнхөө нэрийг хэлсэн биш. Муурных нь нэрийг асууж байжээ. Тийхүү эвгүй байдалд орсон амтан ичиж өгөх гэсээр гэртээ хайлаа. Subaru мууранд заавал нэр өгөх шаардлагагүй гэж бодож байдаг. Гэхдээ зохиолоо өргөжлүүлэхэд ч муурандаа нэр өгсөн байх хэрэгтэй байна. Ийхүү муурныхаа өмнө хэвтээд янз бүрийн нэрээр дуудаж харандаа нэрийг нь өөрөөр нь сонгох гэж байгаа царайтай. Даанч муур нь огт хариу үйлдэл үзүүлсэнгүй. Subaru ч шантарч ээжтэйгээ уншижсэн үлгэрийг хараад санамсаргүй харуу гэд хэлцдэг. Тэгсэн муур нь мяу гэж шүү. Үүнд баярлсан Subaru муурандаа харуу гэх нэрийг өгчээ. Харуу эдсэн хоолндоо цатаагүй болохоор Subaru дахин гарахаар шийдэж хүлээж бай. Би дахиад хоол аваад ирье. Харуу гэж хэлнэ. Гэтэл харуу дахиад л мяу гэж ин. Subaru хэдий үгүйсгэж муур хүнтэй ярих боломжгүй гэж бодсон боловч өөрийн ирэхгүй баярлсан байдаг юм. Харин одоо Харуугийн зүгээс ирье. Муур маань Харуу гэх дулаахан гоё үгний утгыг сайн мэднэ. Энэ нь түүний хувьд хоол гэсэн үг. Дээр үед түүнд хоол өгдөг байсан охиныг Харуу гэдэг байжээ. Хоол идэх болгондоо Харуу гэх нэрийг сонссон болоод ч тэр Харуу гэх үгийг хоол гэд ойлгосон байдаг. Сайн даач биш. Тэгээд л Харуу гэхт нь хариулаад байгаа юм байна. Гэтэл удалгүй нөгөө хүн чинь гарах хаалганы тэнд сууж юм ярьжсэн Харуу гэвэ. Муурч тийм ээ дахиад идэе. Харуу чинь хоол гэсэн үг үстэй гэсэн чинь гараад явчихна. Харуу шок. Чаваас нэрэл өөрт нь хоол авахар гарч байгааг яаж мэдхвүлээ? Тэр Subaru-г огтхон ч ойлгосонгүй. Харуу энүүгээр тэрүүгээр гүйж юм бүснүүлээд Subaru-г зүгээр ойлгодоггүй. Нэг удаа аав ээжийн дахлын ширээг хүртэл нураагаад уурлуулад авлаа. Бас хажуугаар нь редактор нь ч өдөр болгон ирээд амар цаяыг нь үзүүлсэнгүй. Мууранд дуртайч эхнэр нь муур тижээхийг зөвшөөрдөг болохоор Харуу гарах гэж ирж байгаа. Subaru ч дургуйцаж бусдын мэдрэмжийг дандаа үл тоох юм гэж уурлана. Нэг удаа Subaru бэхээ дүүрэхээр ээж амынхаа өрөөнд орох шаардлагатай болжээ. Энэ өрөөнд олон жил ороогүй юм байна. Гэтэл Харуу түүнийг даган орж тавир дээр байсан зургийн цомгийг унагчдээ. Тэрэн дээр ээж нь Subaru-гийн хамгийн л дуртай зүйлсийг бичин үлдээсэн байлаа. Үүнийг харсан Subaru-гийн дурсамж нь сэрэгжээ. Эцэг эх нь их аяллаар явах дуртай хүмүүс байж
Уг нь явахдаа Субаругаас цуг явах уу гэдэгч Субару ном унших гээд огт явдаггүй байсан. Явахгүй гээд байхад л явах тутамдаа асуусаар Субару энэ асуултнаас нь бүр залхчихсан байж үлээ. Тэдний хэлсэн сүүлчийн үгэнч Субару дараагийн удаа бидэнтэй цуг яваарэ байсан. Даанч дараагийн удаа гэж байсангүй. Түүний ээж аав тэр өдөр нас оржээ. Субару одоо явъя гээд ч явж чадахгүй. Яг үнэндээ тэр өөрөө бусдын мэдрэмжийг үл тоодог нэгэн байжээ. Энэ тухайга бодсон Субару уйлж эхлэв. Гэтэл Хару ирж нөөрийг нь долоогоод шүү. Энэ л үед тэр муур анх удаа илж үзжээ. Одоо харин Харугийн өнцгөөс ярив. Субаруг 2 утаа дагаад огтхон жалга болдоггүй байлаа. Нөгөөх нь өөрөө ч мэдж байгаа шин жалга. Тиймээс харуул түүнийг хамгаалж тэднийг алга болгохоор хичээдэг байж. Гэтэл Субару доош хараад уйлаад эхэлтий. 2 утаанаас л байсан бололтой. Харууч яйда чамайг зүгээр дээ би чамайг хамгаална. Үргэлж хажууд чинь байх болно гэд долоосон юм байна. Харуг унтаад сэрэхэд өнөө 2 утаа байж л байна. Гэхдээ удалгүй эрэгтэй эмэгтэй хүн болж хувраад баярлалаа гэд алга болчтий. Аав ээж нь нас барсан ч хүүгээ үргэлж харж цуг байсан бололтой. Ямар ч тач үүнээс хойш Субару Харуг харахаар ирж буй редактортай сайхан ханддаг болсон байдаг юм. Нэг өдөр редактор нь Субаруд муурандаа заавал хүзөвч зүйлэг хүмүүс годомжны муур гэд аваад явчвал яах юм. Заавал яв гэсээр угаад дэлгүүр явуулжээ. Тэнд дахиад л эртээдийн худалдагч байна. Муурнууд ер нь бол хүзөвчтэй болох их дургүй байдин гин. Хүзөвчнээсээ болж стресстэд өвдчихдээ байна. Гэхдээ муур болгон өөрлөлтөө Субару эхэндээ за алийг нь чавсан яадын гэж бодсон юм. Гэхдээ л ээж нь түнд хувцас сонгож байхдаа ямар их баярлдаг байсныг санаж их хичээсний эцэс нэгийг нь сонгодог. Нэрээ Субару Харуг имлэг авч яваагүй дээ. Үнэн дээр энэ нь зайлшгүй шаардлагатай зүйл. Муурнууд элдв өвчтэй байж магадгүй болохоор заавал эмчид үзүүлэх ёстой байдаг. Үүнийг сонссон Субару ч Харуг аваад имлэг явлаа. Хару мэн жахан тарган талтай байна гинэ. Аргагүй штэ өстө хүссэн үед нь хоолой өгдөөс юм чинь. Гэхдээ муур хэд таргалвал зүрхэнд нь ачааллэрч амьд нь чалтай болд юм байна. Субару яаж дэглэн бариулахаа мэдэхгүй байсан ч ашгүй өнөө худалдагч түүнд туслахаар боллоо. Хүнтэй харьцахаас зайлсхийдэг Субаруудын нь том алхам. Түүний жижигхэн ертөнц бусдын ертөнцтэй огтлолцож ааж март хэлсээр л байна. Үл хэлэг сандарч байгаа ч гэсэн удаанаар бас баг багаар энэ бүхэн Харугийн лач. Харин Хару маань эмнэлэгт очихдоо их айсан байдаг. Угаасаа энэ тэндүү амьтад өрлөд байгаа юм чинь аргагүй л дээ. Бас дотроо би айснаа харуулчих юм бол энэ хүнийг яаж хамгаалах болж гин гэд байгаамаа. Удалгүй эмч түүнийг шалгаж эхлэхэд Хару бүрчийг хайжээ. Гэхдээ энэ үед Субару түүнийг зүгээр харж зогсоод байгаад их гайхдаг. Үүнээс болж бас л тэр бусадтай адил муу хүн юм бах та гэж бодож эхэлж. Би нэрээ иймэрхүү юм уншиж ирсэн байна. Тэжээвэр амтнаа эмчид үзүүлэхдээ битгий хажууд нь өөрийг нь хамгаалсангүй дайсантай нэг тал юм байна гэд ойлгочдөг гэд. Харин удалгүй Хару дээр хөршийн том нохоо ирж чамайг өвдөхгүй гэж ясандаа санаан зовоод үзүүлж байгаа. Гэр бүл болохоор шүү дээ гэж хэлдэг. Тэр өдөр Хару хүзөвчнийхээ хонхыг зогсоозайгүй дуургаад салсангүй. Дээр үед маш хөөрхөн муурнаас хонхны чимээ сонсч исэн гин. Тэгээд л хонхны чимээг хөөрхөн гэдгийг шинжгээд ойлгочдөг. Харин чимээ Субарууд тэртэй байсан болохоор хонхных нь ямиг салгаад авчижээ. Үүнээс нь болоод Хару Субарууд зүгдэж яагаад ингэж байгаа гэд бүүн сүрүүлэндөө. Амьтны дэлгүүрийн худалдагчийг Нана гэдэг юм байна. Нана Субаругийн гэрт ирж муурны жин хэрхэн асах талаар зааж өгдөг. Хоолыг нь цорхоос авна хийж өгвөл хоолоо идэхин зэрэгцээ хөдөлгөөн ээждэг гинэ. За гэтэл Нана тэднийхээс явахдаа түлхүүрээ мартчихдаг. Субару өгөн шүүрч аваад гарах гэсэн боловч Хару оосрыг нь тавихгүй уурлаад бүр орооцолцсноо. Ийхүү Субару маань Харуг тэврээд Нанагийн өнөөс гүндээ. Харугийн түлхүүртээ орооцолцсон үсийг заавал хайжилж авахгүй л болохгүй болж. Ийхүү тэд Нанагийн гэрт ороход Харутай маш адилхан муучгаа байж идэв. Харугаа тэр муучгааг бүр хазаад авлаа. Субару Харуг бол хүрээдэр гэж хичнээн дутсан ч Хару ирсэнгүй. Угаасаа хоол гэж удаад амч нарахгүй л дээ. Харин өнөө жижигхэн муучгаа чинь их сормгай. Нэрээ сонсоод шууд л эзэн лүгөө очиж гин. Муур нэрээ сонсоод ирэх үгүй зан арын шангаас нь хамаардаг гинэ. Амьтад бидний хэлийг мэдэхгүй болохоор харилцахад хэцүү байдаг. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь ойлголцох гэсэн оролдлого. Үүнийг сонссон Субару Харуг дуудаж нүдэ анаад нэг хэм хүлээсэнгүү. Гэтэл Хару анх удаа өөдөөс нь ирж шүү. Субаруч маш их баярлж муураа тэврэн авлаа. Одоо Харугийн өнцгөөс ярив. Нанагийн түлхүүр Харууд их л танил өнөртжээ. Тиймээс л салж өгөхгүй байсан юм байна. Яг үнэндээ тэр Харутай төстэй муужгаа чинь нэрэл Харугийн дүү ээжээ. Дүү нэг чигээ сансан болохоор ноолоод бөөн баяр. Харууч дүүдээ одоо болно гэд хацаад авсан юм байна. Тэр дүүгийнхээ цэвэрхэн ус ад жаргалтай царайг хараад л цаашид цуг байх шаардлагагүй болсноо ухаарчээ. Бас дүү нь Харууд Хару гэдэг чинь хоол биш ухаа. Намайг аварсан хүн намайг хаачээ гэж дууддаг. Зөвхөн надад зориулсан зүйл. Тэр хүн ч таныг дуудаад байгаа юм шиг байна гэж хэлдэг. Яг үнэндээ Хару өмнө нь хоолоос өрзүүл бодож үзээгүй.
Гэтэл нөгөө хүн Хару гэж хэлээд гараад илгээдэ шүү. Харуч дуудаад байгаа мó? Яасан гэд очих үед яагаад ч юм өнөө хүний царай гихшгүүлж тэврэн авдаг. Харугийн хийсэн зүйл бол зүгээр л дуудахад нь очих байсан. Тиймээс дотроо иймхэн зүйлд баярлаад сонин хүн юм да. Гэхдээ бас тажгүй юм гэж бодсон юм. Харин удалгүй хаалга онгойч нэг ширүүн царайтай гар орж ирвэ. Шууд л Субаругаас нанатай ямар холбоотой юм гэхээр нь нанаа найз залуутай байсан юм уу гэсэн чинь дүүн байжээ. Энэ их чигээ яагаад нэрээр нь дуудаад байгаа юм бол? Ямар ч тач наана ширүүн царайд хоёр хоёулаа Субаругийн зохиолын фэнүүд болж таарлаа. Мэдээж манай хүн зохиолч нь гэдгийг яаж мэдэх вэ? Субару маш их хичээж нүүр тул чадалгүй зогтчихжээ. Харин буцагцамд Хару би хувь заяа гэр бүл гэх зүйлсийг одоохондоо ойлгохгүй байгаач энэ залуу дахиж хизээч ганцаараа энд байхгүй хэмээн бодож байлаа. Хэдэн жилийн өмнө Хару дөрөв дүүтэйгээ цуг хайрцагт хаягджээ. Хару хамгийн том эгч нь болохоор дүүнээс арай том битэй байдаг. Харин яхаа мэдгүй явж исэн муучгаануудад баран судалтай муур, хар муур хоёр төсөлдөг. Тэд муучгаануудад хэрхэн гүйхийг, хэрхэн хооллохыг, бас хоол идэхгүй удвал өгдөг гэд олон зүйлийг зааж сургажээ. Гэтэл нэг өдөр Харугийн хоёр дүүг хүмүүс тэврээд сууж байдаг. Баран судалтын хэлснээр тэд гэр бүл гэх зүйлтэй болсон бололтой. Одоо Харуд хоёр дүүлэлцсэн. Годамжны муурны дайсан нь хэрэг билээ. Хурц хошуу, хурц хумс нь муурнуудад байнгын аюул учруулдаг. Харин нэг удаа хэрээнүүд муурнуудлууд арчээ. Баран судалт хар муур хоёр ч хэрээнүүдийг саатуулж 3 муучгаад цогтох боломж өгнө. Харууч хоёр дүүгээ дагуулan цогтож хоололж итгэхээр явжээ. Даанч эргээд ирэх үед нь газраар нэг хэрээний үд хөглөрч нэг дүү нүхчихсэн. Нэг нь орс руугүй алга болсон байлаа. Харуу алга болсон дүүтэйгээ дахиад таарах юм гэж төсөөлж байсангүй. Өнөөдөр хүртэл шүү дээ. Түрүүн нанагийн өөр нэг муур Харуд гэр бүл бол юу ч болсон тусалж цогтаа уйлж цогтаа инэхийг хэлнэ гэж хэлсэн. Хэдий тэр гэр бүл гэдэг зүйлийг сайн ойлгохгүй байгаа ч гэсэн энэ хүнтэй хамт байгаа цагт гарцаагүй ойлгох өдөр ирэх үз. Субаругийн багын найз 3 дүүгээ дагуулад гэрт нь иржээ. Тийхүү Субаругийн чимээгүй гэрт гинт үмэн сам үүсэндээ. Субаругийн хөргөгчөнд юу ч байсангүй. Найз нь Субаругаас юу идэх үү аваатахыг гэсэн чинь Субару 2 ширхэг cup noodles гамн гэж хэлдэг. Японы Nissin Foods Group компани cup noodles брэнд маань Jump to Japan гэх суглаа тодалтаа зарлжээ. Ханаас ч хамаагүй 2 ширхэг cup noodles авах юм бол нэг суглааны хэрэгтэй болно. Супер ацтан бүр Япон аялах хэрэгтэй болно гэж бод. GS25 болон CU-гээс авахтай аппликейшн уншилвал суглаан шууд бүртгэгдэнэ. Харин өөр дэлгүүрээс авбал Vubox сайтад өөрийн мэдээлэл болон баримтныхаа зургийг оруулан бүртгүүлээд суглаанд оролцох хэрэгтэй болно шүү. 5 сарын 31-нд дуустал хэд л бол хэд оролцож болно. За тэгээд cup noodle авч янз бүрийн шагналын эзэн болоорой. Jump to Japan. Хамгийн гоё бэлэгтэй урамшуулт хөтөлбөр эхэллээ. Playtime Festival-ийн талбар Nintendo Switch, Once Colors brand-ийн эрхэм бичиг. Cup Noodles арын бэлгүүр. Япон аялын эрх зүйтэй илүү хөгжилтэй амттай аргаар очоорой. Монгол орн даяар байршиж байгаа бүх дэлгүүрүүдээс 2 ширхэг Cup Noodles худалдан аваад баримтаа Vubox.com вебсайтад бүртгүүлээрэй. Enjoy Cup Noodles-тэй хамт Японд аялцгаая. Jump to Japan. Субару маань багын явдлуудаа хэрхэн багын найзтайгаа уулзж байснаа, бас хэрхэн анх ном бичиж эхэлж байснаа, анхны номоо хэвлүүлж байсан үеийг зүүдлэн сэржээ. Харин багын найз нь дахиад л хэлэхгүй гэрт нь ороод ирсэн байдаг. Гэтэл Субару ухаан алдаад унчтیں۔ Харуг дагаж хүнжлэхүүн унтаа таниад хүрсэн байжээ. Субару гасархаар редактор нь чирж элдв зүйл өгөөд яг л ээжиг нь ашлна. Багын найз нь хоол хийн. Удахгүй Харуч Субаругийн дээр нь гарч хөвтөд ширтэнэ. Энэ мөчөд Субару сайхныг хүртэл герман хоосон байсан бол одоо тийм байхаа болжтэй гэж боджээ. Гэрээс гартгүй Субару маань ягаад ч мачин царайлж хослол өмсөд алгууллаа. Гэтэл хөршийн нохой Харуд хоёлаа тоглоё. Манай гэрийн явцсан би ганцаардаад байна гэдэг шүү. Хару ихэнтэй унтаа түлээсэн ч шүн болоход түгшиж эхэлдэг. Хэдий Субаругийн хүнжилд орж үнэрийг нь үнэрлэхэд баг зэрэг тайвширсан ч ямар нэг зүйл дотоо санагцаар л байлаа. Удалгүй чимээ гарч хөршүүд нь ч гэртээ иржээ. Хару тэднийг Субарутай андуурч баярлсан болоод ч тэрүү сүүлдээ бүр уурлаад хамаагийн бүснүүлж эхэлдэг. Харин нөгөө талд Субару гарын үсэг зурх хөдөрлөг дээр очсон байжээ. Чаваас яах гэж ирвэ гэд айж харамсаад өглөө. Гэхдээ л хүмүүст гарын үсгээ өгөх тусам айц нь багассаар удалгүй яг л түн шиг дотгошоогоо өгөхөд Субару руу гараа сунгадаг. Ил мөчөд Субару гараа сунгах хэр зэргөөс л бүх зүйл эхэлтгийг, сунгачхвал ард нь ямар халуун дулаан зүйл хүлээж байдгийг ойлгосон юм. За гэтэл хамгийн сүүлд нь нөгөө нанаа чинь гүйж орж ирдэг за. Нанаа Субаруг шүтдэг зохиолч нь байсныг мэдээд шок. Субару түнд хин гэдгийг хэлээгүй нууцсан болохоор гимсч байсан бол
Нана Субаруд зохиолынхан талаар их л мэддэг юм шиг яриад байсандаа гэмшжээ. Энэхүү манай хоёр уучлалт гуйж буруу ойлголтоо засдаг юм да. Субаруч Нана редактор хоёртой талархаад гэртээ харваа. Гэтэл гэр аимшигтай болчих. Субару эхэндээ гэрт нь хулгайч орчих гэж бодсон ч удалгүй хэргийн эзэн тодорхой боллоо. Тэр ханцуунаас нь гарч ирэх Харуг хараад хизээ хамгийн сүүлд ингэж инээснээ сансангүй. Харин Хару Субаруг харж тайвшраад наашир юм эд гэд хоолны савлуугаа дагуулan явах гин. Бас энэ л үедээ түүнд яг л дүүнэртэй хандж байсан шиг хандж байгаагаа ухаардаг. Мэдээч муур нь хоолны савлуугаа дагуулж ицсэн болохоор Субару хоол идэх гээд байгаа юм байна гэж ойлгох нь гарцаагүй. Тэгээд хоол дүүргээд өгсөн чинь өнөө эзэндээ хоол өгнө гэдээсэн муур байхгүй. Өөрөө дуустал нь эцнэ. Ер нь би өлсөд байсан болохоор тохгүй мэдрэмж авсан юм шүү гэж бодсон юм. Нэрээ амьтад эцнээ байхгүй их сандаг гэсэн шүү. Нэг гэр бүл Фүфү гэдэг муураа гэртээ үлдээгээд амралтанд явцсан байл та. Тэгсэн Фүфүн камераас эзнийхээ хоолыг сонсоод уйлсан гэж байгаа. Үүнийг харсан эзэн ч санаа зовж аяллаа дундаас нь хаяад шууд л муурлага батсан сэрхтэй. Фүфү эзнээ ороод ирсэн чинь амар хөөрхөнгүүгээд ирдэг за. Та нар ч гэсэн энтэнд ичээдэг бол гаднаас ирж ирээд дандаа эрхлүүлж байгаарэ. Хару ягаад ч юм ойрт их мяулаад байгаа гин. Субару нэг өглөөс ирээд уцаа шалгатал найз нь манай дүү найзтайгаа очиж шүү гэсэн мэдээ. Удалгүй хаалга дуурч хоёр охин ч орж ирлээ. Нэг нь нөгөө дээр Харуд хоол өгдөг байсан Хару гэдэг охин. Цаачин Субаруд баахан хийсэн хоолоо авчирч Харуд ч хоол хийж өгдөг. Хүний хоол их тавстай байдаг болохоор муурны бид муу байдаг. Тиймээс тусдаа хийхээс аргагүй. Субару маань хоол идэхээ мартчихдаг. Үүнээсээ болж ухаан алдчихж байсан болохоор бусдын санааг их зовоодог. Гэхдээ бодоод үзвэл мууртай болсноос хойш тэр илүү их идэж байгаа. Субару охинд хоолыг нь амттай байна гэсэн биш охин бөөн баяр. Үүнийг харсан Субару ээжтэй хоолыг нь амттай байна гэж хэлдэг байсандаа харамсжээ. Маргааш нь Субару охины жорын дагав Харуд хоол хийж өгөхөөр шийддэг. Тэр өмнө нь хоол хийх байтугай хүнс ч цөглүүлж үзээгүй. Тиймээс өстө бүү юм болж арай гэж нэг хоол хийлээ. Бүр ногоогоо хэр жижиг хэрчих вэ гэд муурныхаа амийг хэмчихнэ хөөе. Гэтэл Хару иддэггүй юм. Харин Субару гуниглж өөрийнхөө хоолыг гунигтай идэж эхлэхэд Хару ч идэж эхэлдэг. Одоо Харугийн зүгээс Хару маань Субаруд юм мэдээч гэж сануулаад л мяулаад байсан юм байна. Хару маань хоолнд нугсгүй хэлэхүү өгсөн хоол бүрийг нь хамаа олохгүй л иддэг. Данч идснийхээ дараа л тэрэнд өгдөг ээжээ яагаад бүгдийг нь идчихвэ гэд харамснаа. Гэтэл удалгүй өнөөхөн урд нь гой хоол хийж тавилаа шүү. Хару хэдий өлсөж байсан ч чи төрүүлээд ид гэд гүрээгээд байгаамаа. Гэхдээ нэг харвал тэр хүн өөрөө ч хоол идэж байдаг. Үүнийг харсан Хару баярлж ашгүй чи өөртөө бас хоол олчаа юу гэд санаа амар хоолыг нь идсэн байдаг юм. Субару шин зохиолын санаа олж чадахгүй бүтэн сар зовжээ. Нэг удаа гадаа гартал хашаанд нь цэнхэр өнгөнд цэцэг сууж байна. Ээж нь аялж явах үедээ дандаа цэцэг авчрын солгодог байж. Тэрийн цэцгийгч Субару цэнхэр өнгөнд дуртай гэд тарж исэн юм байна. Субару шин санаа олж чадахгүй л байлаа. Харин редактор нь түүнд гадуур аялж онгод оруулах зүйл хайхыг санал болгодог. Гэтэл үнийг нь дэлгүүрч гардаггүй байсан Субару маань зөвшөөрдөг за. Ер нь өөрчлөгдсөн байгааз. Тэр орой Субару хашаанд нэг хоосон цэцгийн сав байгааг хардаг. Ээж нь Субаруд дараа бидэнтэй цуг яваарэ гэжсэн да. Очмоор байсан газар нь Токушима хот байжээ. Ээж нь тэндээс цэцгийн үр авчирч суулгах гэж байсан бололтой. Тиймээс Субару ээжийнхээ хүслийг гүйцэлдүүлж цэцгийн үр авчирхаар шийддэг. Субару хэдий Харуг авч явах гэсэн ч болж өгсөнгүй. Аргаа бараад найздаа захиж үлдээгээл явна. Токушиманд тусгай аргаар гаргадаг цэнхэр будгаараа алдартай. Субару харин цэнхэр өнгөнд дуртай. Ээж нь Субаругийн өмссөөр байгаад ганцхан дуртай цамцныхаа нүгийг сэргээх гээд л ийшээ ирэх гэж байсан бололтой. Үүнийг ухаарсан Субару ч эцэг гэхээ амьд байгаа дээр нь хангалттай хайрлаагүйдээ харамсч дахиад л өлсөн юм. Нөгөө талд Хару Субаруг маргааш ирэх бах гэж 50 хүлээж байсан ч маргааш нь бас байдаггүй. Яасан гэсэн хүчтэй шургунаас болоод бүх нислэг цуслагдчихж Субару багын найзтай Харуг даалгаад гал тэрэг цусан байдаг. Удалгүй найз нь Субаругийн дэрч хаалга хаах гэсэн боловч хүчтэй салхинаас олж хаагдсангүй. Гэтэл энэ үеэр Хару гарчгүйгээд алга болчтیں۔ Тэр Субаруд санаа зовж яг л дүүнер шиг нь борооноос яагаад гэртээ ирж чадахгүй байгаа бах гэж боджээ. Бас дахиад л ухаан алдчихсан бол яана. Би олж хамгаалах ёстой гэж боддог. Субару харин Харугийн алга болсныг мэдээд цочилдорно. Тэр дахиад нэг гэр бүлийн гишүүний алдахыг хүссэнгүй. Удалгүй редактор Нанагийн дүүч нэмэгдэж Харуг хайж эхэллээ. Гэсэн ч алсангүй. Харин Субару Харутай анх таарсан эцэг хинхээ болсны тэнд очиноо. Яг үүндээ Хару хажуугийн усны шүдүүлөө унчихсан байжээ. Тийхүү Субаруг Хару гэж чанга ойрлоход Хару ч олж манай хоёр бие биенээ алдаг. Уг нь Субару Харуг авах гээд гараа сонготیں۔ Данч өөрөө доошоо унчнаа. Гэхдээ ч Харуг хамгаалж дээш барьсаар л байдаг. Яг л олон жилийн өмнө өөрөө услуу унахдаа хайртай намаа норохгүйгээд дээш барьж байсан шигэ.
Үүнийг харсан багын найз нь чи ч өөрчлөгдөөгүй вэ шүү гэж хэлдэг. Үүний дараа манай хэд Субаругийн гэрт очиж гомон эцгээжээ. Тэднийг явсны дараа Субару олон зүйлийг эргцүүлв. Харутай уулзснаар түүний амьдрал их уур болсон. Өчүүхэн зөрөгтэй үлдэлж, халуун нулан харилцаа сайхан ирээдүг үсгэх чадaltaй ажээ. Субаруг хашаанд хоосон саваа Токушимагаас авчирсан цэцгээр дүргэх үед ээжийнхэн цэцгийн мандал эцэст нь нэгэн бүрэн бүтэн болсон билээ. Бас тэр одоо шин зохиолоо бичиж байгаа. Сэдв нь гэр бүл. Түүний өрөөний хамтрагч Хаяа өөр дээр нь, Хаяа толгой дээр нь суудаг. Таалагдсан бол лайк, дарж, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэг хүртэл бай бай.